Бараг л хүн төрлөختөн үүсч буй болсон цагаас эхлээд Монголтой дайсагнсан улс бол манай өмнөд хөршийнхөө. Тэд 1920-од оны үед манайд ноёрхлон тогтоохдоо ганцхан цэрэг зэвсгийн хүчийг ашиглаж байсан гэвэл баатарлаг түүхтэй биднийг тиймч амархан эзлэхгүй байсан буй за. Энэ тухайд бидэнд нэгэн маш нууц мэдээлэл олдсон юм. Олон үг нүршин үүнийг сэрүүлбэл дундад иргэн улсын дарангуйлагч генерал Сию Шу Жаныг шуулалт хаалганаас Монголын нийслэлийн их хүрээг чиглэн хөдлөхөөс нэг хоногийн өмнө 500 хар зэргээр хамгаалуулсан Дамнуурган Жууз ирсэн нь гамингуудын анхаарлыг татсан авч жухам хингэж ноён заларч ирснийг ганц ч хужаа мэдэж чадсангүй. Харин уг Жуузыг хамгаалж ирсэн нэгэн хужаа Жуузанд заларч яваа ноёнтон даа түнээс гараад хэд хоногт ганц ч үг зохиулгаагүй гэж гамингуудаа хилэнгүүтэн дас гидэргийн сав унаад мөчийн төдийдл гидсэн хүн хаг усарсан гэдэг. Эвч энэхүү нууц Монголд ирээд тайлагдсан юм. Уг Жуузыг чуулалт хаалганд ирсний маргааш нь Сию Шу Жаны цэргүүд Монгол руу дайлаар мордсон билээ. Тэгээд ч Богд хааныг Данжун тангийн хүрэгт мөргүүлж амьдсан билээ. Уг Жуузыг Силим Пүүгийн яам гихчид маш нууцаар оруулан доторх зүйлийг залсан бөгөөд Богд хаан хэдий хүчинд автаад байсан ч өөрийн тагнуулан илгийн жухам хэн болох эсвэл ямар зүйл болохыг мэдэх даалгавар өгчээ. Гэвч энэ нь амжилт олсонгүй. Мөнөөхөн тагнууланд гидсэн хагараад өвчгсөн байж. Харин тухайн үедээ Богд хааны ойрын шатар байгаад ам алдсан Яман Жимдийн хүүгийн холын хамаатны 60 настай Санжиг Аравдан гэгч Дөвчин маягийн ир ялгуусан лам ордны донир нарт нэгэн зүйлийг өтснөөр Богд хаанд бараалгах зөвшөөрөл авчээ. Уг Дөвчин ир хаантан дайлдахдаа Силим Пүүгийн яаманд байрлаж буй уг зүйл бол маш эртний түүхтэй. Хар хүчийг шингээсэн жүтгэр шулмсын язгуурын эд зүйл бололтой. Тиймээс бид уг бузар зүйлийг агуулж буй хужааг барин авч үннийг мэдэх шаардлагатай. Тиймээс тэр хятадд ойртохын тулд надтай нийлээд 3 бүлтэй ир яваг. Бид биеийн хамгаалахын тулд бузрыг бузраар арилгана. Иймээс бид хөсрийн сүүж өгсөн хүний нэг нэгийг биедийн авч бас лав тэр айхтар зүйл бидэнд аюулвал учруулмоо гэжээ. Богд хаанч үүнийг сонсоод лүндэн болгож ёсоор гүйцэтгүүлжээ. Тэд шүн дөлөөр Силим Пүүгийн яам орчгоор эргэлдэж байгаад мөнөөхөн хужааг бариад ирсэн аж. Сайн хужааг барьж ирэнгүүтэн одоогийн 70 давхар орчим аваачаад толгоор нь үлсэж өгсөн эмгэний хувхай сүжир 3 тоншоод хятад хилтэй хүнээр асуулахад энэ бол харь хүмүүсийг Монгол устгах жүтгэр юм. Мэн улсын үед дан тунд амьдарч байсан Жанлихаа гихч хараалчаараа зард гарсан Луу хааны гавлын яс байгаа юм. Уулын сүүжтэйгэн байсныг нь Манжин хааны ордны жатгаж Лопу гихч Манжир номын хүчээр үнс болгож орхисон юм. Хэрэв үүнийг устгахгүй бол Монгол дундад иргэн улсын дарлалд үүр дойрох учиртай юм гэж үжжээ. Харин уг гавлыг хэрхэн устгах талаар асуухад жүтгэрл устгах гэж хэлээд гидсэн хагаран амьсгал хураач. Маргааш өглөө гэхэд уг хужааг хаан хүрээ даяар гамингууд дархан бүхнийг нэгжин алж талж байсан гэдэг. Дээрх яриаг Богд хаанд сонсоход Санжиг Аравдан Дөвчин ир чи гавлыг устгаж чадах уу гэж асуухад Дөвчин би дийлэхгүй. Жүтгэрл дарна гэсэн. Тиймээс миний дүү Яман Жимдийн хүү хаан танд амиан өгсөнтэй адил би улс Монголдон амиан зориулъя гэж хүчжээ. Богд хаан ч яаж тэрвэ гэж асуухад Санжиг Аравдан Дөвчин би жүтгэр болохоор шийдлээ. Нэгэнт өөрийн дур зоргоор жүтгэрүүлж буй учраас би улс Монголон гэсэн хүндлэл ав гайд харихгүй. Харин та бүхэн намайг өгсөний 49 хоног дээр төрлөн олоход минь нэмэр болохоос ном хорж буян үйл дээр улс даяар сүр хийж сүнс буг жүтгэрийг хоолол гэсэн хүсэлт тавьж. Энэ хүний үгэнд итгэхгүй хүн Богдын шатрууд дунд байсан ч улс Монголынхон хөв заяаг бодоод ганц хүн ган хийж дуугараагүй байж. Санжиг Аравдан Дөвчин тэр оройгон хүрээндээ хараалчаараа зард гарч байсан Шавийн аймгийн Жамбал зайрангинд очиж өвөр цайдал ярилцсан гэдэг бөгөөд маргааш оройн үнгэн харанхуйгаар Жамбал зайрангийн хамтаар үхсдийн газар очиж амиан игүүтгчээ.
Жамбал зайран түүнийг өхөж байх үест хөөтэй ус, шахаан дордог хөсрийн зүйлсээр өгсөн хүний өснөөс эхлээд өмд хамдгээд муухай зүйлс байдаг. Энэ нь манжин 9 эрвгийн хамгийн хүнд хэсэг болоо. Домнон муу ёрын сүнснүүдийг дуудаж байсан гэдэг. Хэрэг явдал санчиг равдан дөвчин. Амин хорлож нас барснаас өөр гавьяатай зүйлээр мэдрэгдсэнгүй. Харин энэ явдлаас 7 хоногийн дараа Силим бүүгийн яам хавар сэгсгэр үстэй муухай орилсон хүний сураг сонсогдсон бөгөөд амингууд хідэнтэй буудсан авч ер өхгүй байгаа тухай чимээ шуугаан дэгдэв. Үүнийг сонсоод богд хаан болоод шадрууд нь ихээхэн олзуурхаж байжээ. Харин шанз бадам дөржид энэ хэргийг огт сонсголгүй өнгөрөөсөн гэдэг. Он чудалгүй хүрээгдэлсэн гамин болоод худалдаачин хужаанар хэд хэдэрийн гидсэн хагарч өгөх болсон төдийгүй нэгэн шүн Силим пүүгийн яамны байшин салхинд нурснаар модон авдарт байсан гавлын яс үнс болсныг мэдээд Сиюшу Жан ухаан алдан унжээ. Тухайн үед нүдээр үзэж амьд үлдсэн нэгэн гамин зэрэг хаяа нэгэ муухай хүний нисэж ирэх гавлан шатаасан гэж хазгаа мөрөө үгээр монгол хэлээр ярьсан гэдэг. Үүнийг богдын дуршуулууд хулгайлжээ. Энэ үеэр богдын лүндэнгэр Монголын ихэнх сүм хийдэд буян ном хурж санжиг ардын дөвчингийн хойтхыг ясалжээ. Түүгээрч үл барам богдын сангаас 20 мянган лан мөнгөний хүнсний зүйлсийг ядуус тараан өгч буян үлдэж байжээ. Ийхүү хар хятадын бузар санааг дарсан нэгэн нэрийн түүх 80 илүү жилийн дараа сүхтэж байна. Өнөөгийн бидэнд магадгүй дэлгэцнээс үздэг Холливуудын зөвнөлт кино шиг санагдаж болох авч тэмцэл гэдэг зөвхөн зэвсэг бариад хүн цааш харуулах биш. Далд ертөнцийн нууц өвдөс хүртэл оролцдог гэдэг нь гайхамшиг босов. Өөнд итгэх хэсэг нь таны хэрэг. Гэхдээ өнөөдөр бясаа жом шиг үүрлээд байгаа хужаанар зэвсэггүй орж ирсэн. Харин дээрх зүйлд өвүүлэгдсэн шиг эс юма гэхэд элдв башир муухай зүйлсийг агуулсан байхыг үүсэх аргагүй шүү дээ.